хөлний уулын хишгэлт яг ингээд яг одоо жигд хөлийн ууланд даралт өгөхгүй аль нэг хэсэг рүүгээ хэрвээ даралт өгдөг хит их өгдөг байх юм бол тэр талын булчингууд нурууны булчингууд чангарснаас болоод энэ маань бас остеохондрозыг үүсгэх нөхцөл хүчин зүйл болгодог байгаа шүү. Одоо остеохондрозыг үүсгэж байгаа яг шалтгаан нь юу вэ гэж ерөнхийдөө хүнийг эмчлэх гэдэг талаасаа ярихаасаа илүүтэйгээр ер нь тухайн нэг өвчлөл яг үүсгээд байгаа тэр шалтгаан нь юу юм бэ гэдгийг ойлгуулахад оршоод байгаа. Хэрвээ хүн эрүүл мэндийн мэдлэгтэй болчих юм бол өөрөө өөрийнхөө эмч болж чаддаг. Тэгэхээр өвчин үүсгэж байгаа шалтгаанаа мэдээд тэр шалтгаанаасаа өөрийгөө одоо урьдчилан сэргийлж чадах юм бол өвдөхгүй байж болно. Хэрвээ өвдсөн байх юм бол тэр шалтгаан одоо өвчний язоор уг үндэс уурхай голомттой тэрийг нь арилгаснараа тэр өвчмний шинж тэмдгүүд нь чарлан тухайн өвчин маань илаарших юм үүд хаалга нь бол нэгдэж байгаа. Өвчин үүсгэхэд нөлөөлж байгаа хүчин зүйлс, эрсдэлт хүчин зүйлсүүдийг мэдэж авах хэрэгтэй байна. За хүзүүний нурууны шохожилттай хүмүүс байна уу? Байгаа эсвэл нэмэх тэмдэг тавиад байгаараа аль нь илүү байна вэ гэж. За тэгэхээр остеохондроз үүсэх олон шалтгаан байгаа. Ер нь бол бараг 10-аад шалтгаан байгаа гэж үздэг. Яг анагаах ухаан өөрөө судлаад тэгэхээр энэ дотор хамгийн голлох шалтгаанууд нь би хэлээ. Нэгдүгээрт нь болохоор юу байгаа вэ гэхээр удамшлын хүчин зүйл болж байгаа. Тэгэхээр одоо эцэг эхээс өвөг дээдсээс удамжилж ирсэн тухайн хүний яг анатомийн биеийнх нь онцлогоос хамаарсан остеохондрозын юм үүсэх шалтгаан байдаг. За энийг бол бид нар арилгах ямарч боломжгүй те. Өөрөөр хэлбэл бид нар ямар биетэй, ямар арьстай, ямар ястай болно гэдгээс сонгох боломжгүй. За тэгэхээр дараагийнхын шалтгаануудыг аваад үзье. Тэгэхээр дараагийнх нь болохоор ерөнхийдөө төрөлхийн одоо гажиг гэж байна. Яг удмынх биш мөртлөө тухайн хүндэл өөрт нь одоо яг тийм эхийн хөвлөд байх үедээ үүссэн гажиг ч юм уу тийм гажиг хөгжлүүд байна шүү дээ. Одоо мөн төрөх замын үед олдсон тэр янз бүрийн төрөлхийн хүндрэлээс үүссэн гажигуд байж болно. Нэг тишээгээ юм хазгаа ч юм уу те. Хэрвээ одоо түнхийн мултартай ч юм уу ямар нэгэн байдлаар ийм гажигтай байх юм бол нэг хэсгээрээ ингээд байнга хазаагаад байхаар чинь тэр хэсгийнх нь булчингууд чангарна. Тэгэл тэр хэсэгт бол мэдээж нуруу нугламын дискүүд хамгийн их гэмтээд тэгээд яс сургалт явагдчихдаг байгаа. За тэгэхээр энэ төрөлхийн юм гажигуудаас олж бол остеохондроз үүсдэг байх нь. За халдварт өвчнүүд байна. Тэгэхээр халдварт өвчин гэхээр одоо бидний өмнөх лайвуудаар яригдчихсэн шүд хорхоодох байна те. Хоолойны ангийн байна те. Янз бүрийн стрептокок гэдэг бактериас үүдэлтэй. Тэр бактери маань өөрөө шилжин нүүхтэй үений тэр уутанд очиж үений одоо тэр хүний хаана хөдөлгөөнгүүд юм байна тэр газар очиж тэр бактериуд нь өөрөө таатаяа үрждэг учраас тэр хэсэг маань бас бидний энэ остеохондрозыг үүсгэх шалтгаан болдог байх нэ. За мөн бодисын солилцоо алдагдах гэдэг нэг том ангилал байгаа. Тэгэхээр хүний бид бол ер нь олон төрлийн солилцоо явагдаж байгаа. Уургийн солилцоо, нүүрс усны солилцоо, өөх тосны солилцоо, эрдэс бодисын солилцоо гэдэг ингээд солилцоонууд явагддаг. Тэгэхээр энэ солилцоо хэрвээ алдагдах юм бол энэ нь эргээгээд бас өвчлөлүүдийг үүсгэж байдаг. За тэгэхээр бодисын солилцоо алдагдах дотроо ялангуяа өөх тосны солилцоо тэр буруу хооллолтой холбоотойгоор өөх тос нүүрс усны солилцоо байж болж байна. За мөн давс тэ эрдэс бодисын солилцоо байна. Хэрвээ хоолндоо одоо ундандаа их хэмжээгээр ийм давс хэрэгэлдэг бол давсны илүүдэлтэй байдаг бол тэр давс хаана сууж өгөх вэ? Хүний хамгийн бага хөдөлдөг тэр хэсгүүд болох одоо үе мөчөнд сууж өгөөд за тэгээд давс чинь бид нар ингээд ам дотроо давс байлгаад байвал бидний амны сасалтууд яаж гэмтэх вэ? Тэрэн шиг бидний биеинд одоо натрий холоор, калий холоор гэдэг энэ давснууд маань их хэмжээгээр агуулгадаад байх юм бол үенүүд маань хамгийн ихээр гэмтэн, мөгөөрс маань гэмтэн гэсэн үг тийм. Тэгэхээр бодисын солилцоо алдагдах нь бол бас энэ шалтгаан болдог юм байна. Энийг бол хувь хүн өөрөө засаж чадна шүү дээ. Тэгэхээр энийг бас засах хэрэгтэй байдаг. За бас энэ остеохондрозын нэг том шалтгаан бол өөрөө гэмтэл ордог. Янз бүрийн одоо аваартай гэмтэл унах гэдэг ч юм уу ийм гэмтэл бэртлүүд маань бол бас энэ остеохондрозын шалтгаан болдог. За мөн түнчлэг хит их ачаалал авах. Одоо ачигч нар байна те өөрийнхөө нурууны дааж чадах. Ер нь хүний баган нурууны дааж чадах хэмжээ бол 100 кг яг зөв өргөх тохиолдолд 100 кг гэж үздэг. Тэгвэл энэ 100 кг-аас илүү хэмжээгээр ачаа ачих ч юм уу эсвэл яг тэр яг тодорхой нэг амьсгал авах үедээ ачаагаа өргөөд амьсгал гаргах үед ачаагаа буулгах ч юм уу нэг юм амьсгалтайгаа яг хослуулсан тэр одоо фитнесээр хичээлж байгаа хүмүүсийн юм юу техник байх хэрэгтэй. Тэр техникийг эзэмшээгүй хүн зүгээр хар одоо бяраараа шууд юмыг өргөх тохиолдолд бол энэ нурууны гэмтэлт бол шууд хүргэдэг, остеохондроз бол шууд хүргэдэг байгаа. За энэ гэмтэл бэртэл болоод хит ачаалал бол энэ одоо бас нэг үүсгэх шалтгаан болж ирдэг. За ингээд бас нэг дараагийн шалтгаан болохоор түрүүн би хэлсэнтэй 40 наснаас дээш насны хүмүүсийн одоо 80% нь остеохондроз бол байгаа. Одоо зарим хүнд нь хөнгөн, зарим хүнд нь бол хүнд хэлбэрээр ажиглагдаж байгаа гэж бодохоор энэ остеохондрозын шалтгаан нь хүний насжилтаас бол шууд хамаардаг байна. Тэгэхээр нас ахихын гэрээр хүний эд эрхтнүүд маань бас өөрөө хөгшөрдөг, хатдаг. Тийм учраас энтэй холбоотойгоор нөгөө мөгөөрсөн жиргэвч маань дотроо агуулгадах шингэн
84% шингэн байдаг гэсэн. Тэгэхээр насчхын хэрээр тэр шингэний агуулмж маань буураад дээр нь тэр хүний амьдралын одоо хэв маяг уух усны хэмжээ бага байх юм бол бүр илүүтэйгээр одоо тэр мөгөөсний доторх шингэн маань шингэний алдснаас болоод улам хатуураад ингээд остеохондроз үүсэх шалтгаан болж ирж байгаа. За тэгээд буруу хооллолт гэдэг маань бол бас их том одоо шалтгаан болдог. Тэгээд ер нь бүхэл юмд нөлөөлөд байдаг стресс гэдэг нэг айхтар юм байгаа. Тэгэхээр стресс маань бас л энэ хүзүүн нурууны шохоожлолтод бас нөлөө. За тэгээд нуруунаас даарч хөрөх. За манай монголчуудын хувьд бол жилийн 4 удиралтай учраас сэрүүн энэ бүсэд амьдардаг учраас нуруугаараа даарх хөрөх юм тохиолдол илбэг байдгаас болоод бас энэ остеохондрозоор өвчлөх ийм эрсдэл бол маш өндөртэй байдаг. Тэгэхээр үндсэн ийм нэг 10 шалтгаан бол байдаг. Тэгэхээр та өөрөө бодоорой энэ шалтгаануудын аль нь танд байна вэ гэж. Таны хоолой өвддөг үү, таны шүд хорхотой юу, өөр юу гэдгийг гэмтэл бэртэл авч ирсэн үү гэдэг энэ бүхнээ. За тэгэхээр ер нь бол бид нар бодлого шалтгааныг насжилттай холбоод бас ойлгох хэрэгтэй байх нэ. За остеохондрозыг үүсгдэг эрсдэлт хүчин зүйл гэж байгаа. Тэр эрсдэлт хүчин зүйлийг бол бид нар алга болгох боломжтой хүн өөрөө. За нэгдүгээрт нь болохоор суугаа ажил. За суугаа ажил гэхээр энэ маань хөдөлгөөний дутмагшил орж ирнэ гэсэн үг тийм. Хөдөлгөөн дутагдана гэдэг чинь хүн ер нь хөшөрч биш хүчилж үхнэ гэдэг маань ерөөсөө хүн хөдөлгөөнгүй байна гэдэг бол маш олон өвчний эрсдэлт хүчин зүйлийг нэмэгдүүлж өгч байгаа. Тэгэхээр суугаа ажилттай хүмүүс бол нэг цаг 30 минут тутамд. Хүүхэд бол ягаад одоо энэ дунд сургуулийн хүүхдийн хичээлэх цаг чинь 40 минут байдаг. Оюутнуудынх бол нэг цаг 30 минут буюу 90 минут байдаг. Энэ хугацааг зүгээр нэг хүн ингээд гаргачихсан юм биш. Энэ маань өөрөө цаанаа шинжлэх ухааны үндэстэй гаргасан ийм тооцоон дээр гаргасан юу хугацаа байгаа. Хүүхэд 40 минут тутамд хөдөлж байвал тэр нуруу нугалмад бол ачаалал өвдөггүй. Насанд хүрэхэд бол 90 минут тутамд хөдөлж байх юм бол нуруу нугалмын чилээ гараад ингээд хөдөлгөөний дутагдал ордоггүй. Тийм учраас хэрвээ суугаа ажиллаа хийдэг хүн байх юм бол цаг 30 минут тутамд босоод тодорхой нэг хөнгөө нэг те одоо энэ булчингаа хөдөлгсөн ийм хөдөлгөөн хийгээд байх юм бол өөрийгөө бас энэ остеохондроз үүсэх эрсдлээс сэргийлж чадна гэсэн үг байна. Тэгэхгүй ингээ өдөржингөө хэдэн цагаар суух юм бол та хизээ нэгэн цагт энэ өвчлөөж хямлнаа л гэсэн үг байна. За мөн эрсдэлт хүчин зүйл нөлөөлөг нэг хүчин зүйл нь юу байдг вэ гэхээр таргалалт. Тархан хүн тал өрийн өвчтэй гэж. За тэгэхээр таргална гэдэг бол ерөөсөө бидний энэ нуруунд өгөх ачааллыг маш хэмжээгээр нэмж байгаа. Одоо хэвийн жинтэй 70 кг байх ёстой биеийн жинтэй хүн жишээ 90 кг ч юм уу болчлоо гэхэд 20 кг-ийн илүү ачааг өдөр шөнөг одоо үүрээд яваад байна гэсэн. Тэгэхээр энэ бол нөгөө бидний нуруу нугламж эрх хүчинд бол хит их ачаалал өгж байгаа. Тийм учраас энэ таргалалт маань илүүдэлчин гэдэг маань бас энэ эрсдэл хүчин зүйлийг нэмэгдүүлдэг байна. За мөн дараагийн нэг хүчин зүйл нь юу байдаг вэ гэхээр энэ биеийн хүчний хит их ачаалал за тамирчид байна. Тодорхой тийм хүндийн мөрөөдөг ажил хийдэг одоо барилгачид, ачигчид гэдэг юм уу энэ тээврийн жолооч гэдэг юм энэ хүмүүс байна. Тэгэхээр эдгээр нь бол эрсдэл хүчин зүйлд бас ордог байгаа. За мөн биеийн байрлал одоо буруу суух ингэж далид суух юм уу те бүгдийг суух ч юм уу энэ буруу байрлал хит юм гэдгэр байх, бүгтгэр байх мөн хүний хөлний уулны энэ нөгөө хишгэл бас их чухал байгаа. Хөлний уулны хишгэлт яг ингээд яг одоо жигд хөлийн ууланд даралт өгөхгүй аль нэг хэсэг рүүгээ хэрвээ даралт өгдөг хит их өгдөг байх юм бол тэр талын булчингууд нурууны булчингууд чангарснаас болоод энэ маань бас остеохондрозыг үүсгэх нөхцөл хүчин зүйл болгодог байгаа шүү. Тийм учраас энэ бүхтэр хүүхдээ те бүхтэр байна уу гэдгэр байна уу тэрийг бас засах эмчилгээнүүдийг бас хийж сэргийлж авах хэрэгтэй байгаа. За тэгээд энэ хүнд одоо техник одоо төхөөрөмжтэй ажилдаг юм хүмүүс байдаг шүү дээ. Одоо хүнд техникийн жолоочноор чичиргээтэй төхөөрөмжн дээр ажилдаг юм байнгын чичиргээтэй орчин байдаг ийм хүмүүс бас энэ остеохондрозтой болох эрсдэлт хүчин зүйл бол ордог байгаа. За ер нь бол яаж мэдэх вэ? Мэдэх бол амархан л да. Ер нь остеохондрозтой хүмүүс бол энэ нуруу хүзүүгийн удаан нэг байрлалд удаан суух юм уу одоо эсвэл зогсох юм өргөх зэрэгт бол ингээд завир шууд мэдрэгддэг учраас одоо жишээ нэг элэгний өвчлөл, умаа өвчлөл энэ шиг ингээд далд явдаг гэж байхгүй. Ер нь бол өвдсөн л бол танд шууд мэдрэгдэнэ. Тэгэхээр шинж тэмдэг бол маш тодорхой байдаг. За энэ хүзүүний остеохондрозын үед бол ялангуяа бид нэр яаж таньж болох вэ гэхээр хүзүүний судас, артерийн судас одоо бидний энэ хүзүүний хоёр талаар чинь артерийн судас яваад тархийг маань тижээж байгаа. Тэгэхээр энэ артерийн судас маань дарагдана. Хэрвээ остеохондрозтой байвал аль нэг тал нь дарагдаж болно, эсвэл хоёулаа дарагдаж болно. Ингээд хүзүүний мэдрэл дарагдах юм уу, артерийн судас дарагдсанаас болж ямар шинж тэмдэг мэдрэхдгүйгээр толгойх өвдөн. Ер нь бол толгой өвдөд байгаа бол ийм хүмүүс зүгээр тархины имрээ
Тэгээ компьютер томограф үзүүлэхээс гадна энэ нурууны рентген зураг юм уу эсвэл одоо нурууны компьютер томограф энэ төр хийлгээд үзэхэд нугламуудын хоорондох зайн ойртсон эсвэл жиргэвч маань өөрөө гэмтсэн ийм байгаа бол энэ маань хүзүүний иш хойжилттай хүзүүний ностой хондроостой байна гэсэн үг тийм ээ. Тэгэхээр энийг бол илрүүлж болох хэрэгтэй байгаа. За мөн зүгээр хүзүүгээр ингээд толгоогоо хөдөлгөх, эргүүлэх энэ зэрэгтэл энэ ностой хондроостой хүмүүст бол завир мэдрэгддэг. За зарим хүндрээд ирэхээрээ юу явагдах вэ? Одоо жишээ нь энэ зурган дээр хүзүүний хэрвээ энэ 7 нуглам дээр шохоожилт явагдаад ирэх юм бол гарлуугаа өвдөлт мэдрэгдэнэ. Энэ 7 нугламын хамгийн доотлын C6, C5-аас C7 гэдэг энэ нугламууд дээр хэрвээ мэдрэл харьцуулагдаад мэдрэлийн суц маань дарагдаад үүний нөлөөгөөр булчин чангарсан байх юм бол тэр хэсгийн одоо баруун талдаа гэвэл тэр хэсгийн баруун талын гарлуугаа ингэж бадарж өвддөг. За энэ доотлын хэсэг нь бол эхний 3 хуруунд өвдөлт өгнө. Өөрөөр хэлбэл дунд хуруу, долоовор хуруу, эрхий хуруу гэсэн энэ 3 хуруу хэрвээ бадарах юм уу, эргэнэх, сулрах, өвдөх, чинэх ийм шинж тэмдэг илэрж байгаа бол таны нурууны доотлын 3 C5, C6, C7 гэсэн нуглам болоод түүний дунд жиргэвчүүд бол өөрөө хэвийн биш болчихсон байна гэсэн. Дээдлийн C3, 2, 3, 4-р нуглам дээр хэрвээ асуудалтай байгаа бол таны ядам хуруу, чигчээ хурууны энд түрүүний хэлсэн шинж тэмдэг эргэнээд, бадараад, өвдөөд байна гэсэн үг тийм. Тэгэхээр зарим хүмүүс бол ингээ мөрөөд агаад өвдөөд байна гэд зүүн гар өвдөөд байна, зүрх юм болов, баруун гар өвдөөд байна, цөс юм болов гэдэг ингээ андуураад явж яадаг. Тэгэхээр энэ нь юу байж болох вэ гэхээр ер нь бол гар хуруу бадарах нь хүзүүний шохоожилтоос болж байгаа байж болох юм аа. Тийм учраас нөгөө рентген зураг авахулаад үзээрэй. Рентген зурагаас хамгийн илүү сайн үзүүлэх нөгөө компьютер томограф энэ гэдэг байгаа шүү дээ. Тэрүүгээр үзүүлээд энэ хүзүүний 7 нуглам дээр асуудал байна уу илрүүлэх хэрэгтэй юм байна. Тэгээд тэнд бол нөгөө эвэрхий үссэн ч юм уу эсвэл диск улссан байх юм бол саяны зовирууд бол бүр их хүчтэй илэрнэ. Тэгээд аль талдаа дарагдсанаас болоод тэр талын гар өвднө гэсэн. Тэгээ явандаа бол бүр хоёр талын гарлуу өвдөд юм барьж агаад алддаг. Тэгээд өдөр шөнөгүй өвддөг ийм завир илэрдэг. Тэгэхээр ер нь бол остеохондроозын шинж тэмдэг бол хүнд өөрт нь шууд мэдрэгддэг учраас эмчит үзүүлээд зураг авахулаад үзүүлэх хэрэгтэй гэсэн үг. За энэ дээр бас нэг зурган дээр бас дахиад нэг тайлбар хэлье. Хэрвээ хүзүүний дороо 7 нуглам дээр шохоожилт явагдаж байгаа бол зөвхөн энэ хүзүүнд гаранд мөрөнд асуудал үүсгэхээс гадна бидний энд харагдаж байгаа эрхтнүүдийн үйл ажиллагаанд шууд нөлөөлдөг. Энд юу орох вэ гэхээр нүд орно. Уушг, зүрх, бамбаа булчирхаа, үнчин тарих гэсэн эдгээр эрхтнүүдэд өөрчлөлт орж эхэлдэг. Яагаад вэ гэхээр бидний мэдрэлийн одоо тархинаас явуулж байгаа тэр мэдрэлийн импульсийн дамжих тэр дамжлаганд нь одоо дамжуулалт нь саад учирж байгаа учраас тарих тэдгээр эрхтнүүдийг удирдах болон тухайн эрхтнээс одоо тархи руу очих мэдээлэл маань тодорхой юм одоо мэдээллийн алдагдaltaй очиод байгаа учраас эдгээр эрхтнүүдийн хямрал явагдаж эхэлдэг байгаа. Шохоожилт гэдгээс илүү тэр хэсэг дээр хөшин байдлыг үүссэн байдаг учраас хөдөлгөөний дутагдaltaй ийм хүмүүс бид нар юу гэж зөвлөх вэ гэхээр дасгал хөдөлгөөн хий, сунгалтын дасгал хий гэж ингэж зөвлөгөө өгдөг. Тэгэхээр энэ баг нуруу гэдэг чинь ганцхан энэ нуруутай холбоотой юм биш. Дотор эрхтэнтэй бол шууд хамааралтай байгаа. Жишээ нь сер нурууны энэ 12 нуглам дээр хэрвээ юм шохоожилт үүссэн энэ хэсэг дээр улсалттай диск маань улссан ч юм уу эвэрхийтэй байгаа ч юм уу ийм асуудал үүсэх юм бол бидний энэ 5 цул эрхтэн бидний одоо энэ цээжин хэсэгт байрлаж байгаа эрхтнүүдийн мэдрэлжилт нь бас садна. Энээсээ болоод юу үүсэх вэ гэхээр бас эдгээр эрхтнүүдийн хямрал бол явагдана гэсэн. Ер нь тархичин өөрөө хүний биеийн төв одоо команд шүү дээ. Одоо гол удирдлагын төв нь байгаа. Энэ удирдлагын төв нь хаана юу болж байгаа вэ гэдгээ өөрөө бүрэн мэдж байгаа тохиолдолд тухайн эрхтэн маань тархи маань бол удирдаад байж чаддаг. Гэтэл мэдээлэл ирэхгүй байгаа бол одоо Улаанбаатарт байгаа одоо ерөнхий сайд захын тэр аймагт байгаа юм уу сумдад байгаа тэр иргэдүүдтэй холбоо барьж чадахгүй болчгоороо тэнд эмх цэгцтэйж байгаа мó эмх цэгцгүй байгаа мó удирдах боломжгүй болдогтой. Яг адилхан хэрвээ энэ сер нурууны хэсэгтэр мэдрэлийн дамжуулалт цаах юм бол тарих энэ 5 цул эрхтэнд очих импульсээ өөрөө удирдлага явуулж чадахгүй болно гэсэн. За энэ ууц нурууны хэсэг дээр болохоор L1-ээс L5 гэдэг бидний ууц нурууны энэ хэсэг дээр хэрвээ асуудал үүсэх юм бол бага таацны эрхтнүүд болоод доод мөчлөлтүүдийн мэдрэлжилт бас моддог. Тэгэхээр бидний бага таацны эрхтэн гэхээр нөгөө нөхөн үржихэн чухал эрхтнүүд байгаа. Эрэгтэйчүүдийн хувьд бол одоо төрөө булчирхай, төмсөг гэдэг гол нөхөн үржихэн эрхтнүүд байна.
мөн нөгөө шулуун гэдэс гэдэг бидний бас энэ гидсний бүдүүн гэдэс шулуун гэдэс гэдэг энэ өвтгөн гадагшлуулах хэсгийг мэдрэлжүүлдэг хэсэг маань мөн энэ хэсэгтэйгээ холбоотой байдаг. За энэ нурууны энэ хэсэг дээр суулттай ийм хүмүүстээр бол өвтгөн хатах шинж их ажиглагдаад байдаг нь энэ мэдрэлжүүлэлттэй бас холбоотой байгаа. За мөн эмэгтэйчүүдийн хувьд гэх юм бол өндгөвч, өрийн сууг, умаа, өтрээ гэдэг энэ бас нөхөн өрчхөн эрхтнүүдийн мэдрэлжүүлэлт одоо алдагддаг, шээс задгаардаг ийм асуудлууд маань мөн л бас энэ нурууны мөгөөрсний одоо шохоожлт тийм мостой хондроос болж бас үүсэж байгаамаа. Тэгэхээр бид нар ер нь бол монголчууд бас хэлдэг штэ хэрвээ хүний нуруу тийм ээ эрүүл, уян хатан, тэгшхэн ийм байх юм бол урт наслана гэдэг. Тэгэхээр ер нь бол энэ маань бас оргуу биш юм чухал үндэстэй шилэх ухааны үндэстэй зүйл байгаамаа.